За энэ удаагийн мэдлэгээр болохоор хөдөлгөөнд яаж явуулж сурах вэ талаар оръё. Тэгээд одоо энэ 3 сартай өгөөлийг ер нь бол анх удаа хөдөлгөөнд явж гин. Тэгээд эхний ээлжинд бол зүгээр л зүүлгээл орхичих хэрэгтэй. За гэртээ зүүлгэж орхиод зүгээр ийм хүзүүнд нь жоохон ийм даралт мэдрүүлээд явуул зүгээр. За тэгээ би болвол хүзүүвч хөдөлгөө сонгосон байгаа. Хин хүмүүс гөлөнд ерөөсөө цээж хүч аваад байдаг. Яг уу болно. Гэхдээ ер нь бол хүзүүвч нь угаасаа явандаа хэрэглэхээсээр аргагүй цээж чирүүл сургаад идэв шүү. Ерөөсөө миний одоо дирекшн ийшээ явъя суу гэсэн тэр тохоогоо буруу үйлдэлт нь болиулах гэх мэт тиймэрхүү юмнуудыг цээжин дээр одоо хийхээр болдгоо байхгүй юу. За тэгээд ер нь бол ихний ээлжинд ингээд зүгээр л суул ингээд явуулчих хэрэгтэй. За одоо болохоор би ер нь хамт явах гээд үзье. За нааш татаад үзье. За явж гин. Тэгээд энэ үедээ болж өгвөл нөгөө гартаа трит аваад тэгээд шууд хооллоод урамшуулад явуул бүр илүү хурдан суурна. Тэгээд одоо гол нь нөхгүй юу. За ингээ урагшаа чирж ин да. Одоо ингээ багасаа сурлаа гэж бодоход би зогсгээ татлаа. Энэ хүзүүн дээр яг ингээд хүзүүвч хэрэглэхээр үйлчлээ. Түнс цээжвчтэй байвал сурахгүй. За хоёртны үе гэхээр за бизнес холлоо. Ийшээ ингээд оруулъя гэж бод. За одоо ингээд явахгүй гэж байгааз энэ үед нь яах вэ гэхээр ингээд өөрийг нь хараад хизээ явах болоогүй хүлээгээд байгаа юм байхгүй. Ерөөсөө шууд татлаа явъя гэл татаад яваад өгнө. За ингээ хоёр татхад л шууд ингээ зэрэгцээ явчихна. Тэгээд би ер нь бол хит урдаа гарахгүй, хит хоноо гарахгүй яг миний ташааны хажууд зэрэгцээд хийл буюу ингээ зэрэгцэж явал зүгээр. Тэгээд за одоо ингээд бүр миний урд гарч гүөх гэхээр би хажуудаа барьсан чи ингээд уурлаад явахгүй гэж юм. За нөгөө тал руу нь явъя. За энэ. За ингээд яг миний хөдөлгөөн ийшээ өнгөт дагаж ийшлээ яг ингээд одоо юу гэх юм дээ. Яг бит хоёр параллел байгаа байхгүй юу? За ингээд энэ ёо гээл татаад шууд явах хэрэгтэй. Ингээд явах хэрэгтэй. За тэгээ жоохон дургуц мөрөөцөх юм бол байж болно. За би яг хит яг зэрэгцэж явах болий. Одоо анхных нь учраас тийм төгс байх албагүй. Зүгээр жоохон явж л байгаа бол энэ бол маш сайн. Тэгээд бүр хэрэг сайн болгоё гэвэл хийл команд буюу одоо нөө зэрэгцээд яг ингэж яхад нь урамшууллаа. За явъя. Гээ урагшаа татлаа. За явъя. Гэх мэтлэн иймэрхүү байдлаар ингээд эхлээд явах нэ. За би бизнес суулгах тодорхой нэг за өвстэй шороотой хэсэг байла. Тийшээ орууллаа гэж бодоход би уртаар нь ингээд оруулчихна. Бусад үеэрээ яг миний хажууд зэрэгцээ буюу ийм параллел бит хоёр одоо зааш ёо. За яг миний ингээд хөлтөө зэрэгцээл ах. Яг урд ингэж гарах бол муу заяо. Тэр бол ингээд жоох чирээд идэв. Хамгийн гол нь одоохондоо гүлэг байхдаа анзаарэгддэг хүмүүс. Тэгээд том биетэй 30-40 жил болоод ирэхээр чирээд тэгээ ер нь бол дийлдэхгүй. Тэгээд толгойг бас доошоо тонгоолгож одоо би зэрэгц команд явж байхад доошлуулад хэрэггүй. Олон нийтийн газар одоо паблик газар хүмүүсийн хажуугаар зүрх орц юу вэ тэргүй дандаа ингэж явна. Бусад үедээ л би ингээ гоё чөлөөтэй одоо ийм хүрээлэн ч юм уу иймэрхүү задаа газар үедээ тэгээ явчих болно. За тэгээд түрүүн бас цээжвч ярьсан. Цээжвчийг ер нь чарганы нохоонд одоо цээжвч зүүдэг шүү дээ. Тэр чинь ерөөсөө биеинд нь даралт өгөөд чирүүлэх гэж явдаг байхгүй юу. Тэрнээс ямар нэгэн тийм юу сурахгүй ерөөсөө. Одоо би за ингээд татаад зогс гэж юм тийм үү. За суулгая. Хойшлуулаад суулгая. Суулаа. За гэрлэн дохио ногоо аслаа. Урагшаа татлаа явъя. Зогслоо. За явъя. Гэх мэтлэн ингээд яг энэ толгой хаашаа чиглэж хөдлөн араас нь биеинд дагаад ингээд явдаг болохоор ерөөсөө хүзүүвч юм манайхаа. Тэгээд энэ болыг ерөөсөө хог боож байгаа юм биш. Хүзүүг нь өвтгөж байгаа юм биш, тамлж байгаа юм биш. Ерөөс тийм байхгүй. Хүмүүс амар тэгж андуурж яваад идэг. Нохоо хэдэн 100 жилийн турш ерөөсөө анхнаасаа л хүзүүвчтэй байсаар ирсэн. Тэгээд яг хөө цээжвч хэрэгжилж болно. Гэтэ тэрийг аль болох тийм хөдөө гадаа явах, ууланд явах тийм юу гэмдэ. Эсвэл сурцсан бол ч юм уу. Тиймэрхүү үед хэрэглүүл зүгээрээ. Тэгээд
бүр 1-2 настай болсон ингээд цээжвч хэрэглээд чирүүлээд сурах хүмүүс зөндөө байдгийн шүү. За тэгээд ерөнхийдөө бас бүх юмыг амар ингэж арга марга техник гээд авахгүй зүгээр л өөрөө мэдрээл жоох яваад байж болно. Тэгээд өөр чи юу гэх юм бэ? Одоо сайн ингээд угаасаа анх дөнгөж ихнийх дээр ингээд ойлголцож байгаа юм чи би зүгээр сул одоо ийм задгаа газар өөр сайхан явуулч зүгээр тэр болгон тэгээл хажуудаа ингээд татаал явъя гэл заавал маллаад авахгүй чи дөрөв үлтээ өөрөө хангалтайгаа явах хөл гарна ингээд байгаа юм чинь гүү ийм задгаа газар ингээд гүйжлээвсэн. За тэгээд хамгийн сүүлд нэмэлтээр хэлэхэд би одоо яг доторх бичлэгээ бол хийгээгүй байна. Дотор эхлээд ер нь бол эхлээд зүүлгэж үзээд түрээсээ хүзүүнд нь жоохон юм даралт мэдрүүлээд тэгээ хүзүүнс нь жоохон татъимаа гэд тэгээ явчих хэрэгтэй. Тэгэхгүй манайхан яг ингээд зүйл шууд гэрээсээ яг хаалгаар гарахтаа зүүлгэнгүүтээ нөгөөтх нь шатаар буух муух гингүүт доошоо ингээд нэг жоохон болгоомжтой буух гэсэн чинь болгоомжтой буух гал ингээд жоохон татаж матсан чинь тэрнээс нь болоод айлгаад тэгээд урагшаа татаж хүчээр буулгах гээд энэ нь өөрөө жоохон таавараа буумаар байдаг. Тэгээд энэ хүзөгч бүр ингээд бүтэхгүй юм байна гэд тэгээ бүр тийм болгоцсон хүмүүс зөндөө байдаг шүү. Тэгээд багаас нь зүгээр л амтны нохооны яг зүгээр л хэрэгжилж хөвсөн юмыг зүгээр л ингээд зүгэлгээл өөрөө явандаа сурчноо.